За бичлэг үзэж байгаа цаг үеийн мэндийг хүргье. За өнөөдөр болохоор New Age буюу шинэ нэрний сүнслэг тайлбарын талаар ойлголтыг та нарт өгнө. New Age гэдэг чинь шинэ нэр. За хэдүүлээ сүүлийн үед болохоор бомбын эрен, мэдээллийн эрен, сүнснээс эрэлтийн эрен, шилжилтийн эрен гэж маш олон тиймэрхүү яриа гарч байгааг бол мэдчихэж байгаа тийм ээ. Тэгээд энэтэй холбогдуулаад бас шинжлэх шаардлагатай юмд гарч ирж байгаа хгүй. Хэрвээ шинжлэх шаардлагагүй хуучнаараа л явах байсан бол энийг шинэ эрен гэж нэрлэх шаардлагагүйсэн ш тийм ээ. Шилжилтийн эрен, шилжигчин гэд. Гэтэл одоо хүртэл хуучнтайгаа зуралдаж байгаа маш олон хүмүүс байгаа учраас энэ талаар ярихгүй бол болохгүй нэ. За хэрвээ та нар миний өмнөх бичлэгүүдийг үзчихсэн бол ерөнхийдөө надад ямар нэгэн хашигдсан одоо баригдсан дагдаг эсвэл шүтдэг тийм шашин эсвэл ямар нэгэн үзэл байхгүй. Ерөөсөө энэ сүнсний дамжуулалтаар юу орж ирж байна? Тэрийг гадаад мэдээллүүдэд тулгана, мэдээж судалгаа хийн. Дээрээс нь өөрийн одоо чаналыг хийх буюу дээд биетэйгээ холбогдсон, дээд биетэйгээ холбогдоод авсан тэр мэдээлэл болон мэдрэмжүүдээ та бүхэнтэйгээ үнэн зөв байна гэж итгэсний улмаас хуваалцдаг байхгүй юу? Түүнээс биш энэ ямар нэгэн өмнө нь байсан зүйлийг хуулбарлаад байгаа юм биш. Эсвэл ямар нэгэн шашны үзэл санаа, эсвэл ямар нэгэн үзэл тэр шүтэх үзэл, мөргөх үзлийн тийм санаа ерөөсөө огт байхгүй байсныг анзаарсан баг өмнөх бичлэгүүдээр тий. Тэгэхээр энэ одны сүнснүүд их ирж байгаа сүүлийн үед. Тэгэл та нар хэрвээ энтлийн мэдээлэл хутаг бол нөгөө солонгон авраатай сүнснүүд бууж ирж гин тийм ээ, кристалл авраатай сүнснүүд бууж ирж гин, шинэ эренг ингээд эхлүүлэх гээд шал өөр сэтгхүүтэй, өөр хэмжээстэйс юм одны өгдөлтөө сүнснүүд сүүлийн үед их төрөл авч бууж гинэ, ийм хүүхдүүд байна, хэдэн оноос хойш чүлээ төрж гин нэтрийг л зөндөө мэдээллүүд бол тархсан. 12 оноос хойш 2012 оноос хойш ерөнхийдөө шилжилт эхэллээ гэж үзээд энтлийн мэдээлэлүүд тавигдаж эхэлсэн юм. За тэгэхээр 2012 оноос хойш гэхээр одоо 14 жил өнгөрсөн байна. За 14 жилийн хугацаанд бас багагүй хүмүүс сэрсэн байна. Энэ талын мэдээллийг авдаг болсон байна. За тэгвэл дахиад нэг чухал анхаарах зүйлсийг та нартай хэлж өгье гэж бодож байна. За энэ бол шинэ эрентэй холбоотой буюу New Age, англиар бол New Age сургаал сүнслэг үзэл баримтлал байхгүй юу? За энэ болохоор ямар нэгэн зүйлийг шүтэх биш. Ямар нэгэн зүйлээс айх биш. Ямар нэгэн хин нэгний одоо гаргасан сахил санвар авшигыг авах биш. Ямар ч хайрцагтмал зүйл биш, харин яг жинхэнэ үнэн, энергийн үнэн, сүнслэгийн үнэн, талд ертөнцийн үннийг ямар нэгэн хаалт, бэрхшээл, саадгүйгээр, үндэслэлтэйгээр бас одоо орчин үеийн хүмүүсийн тархинд, орчин үеийн хүмүүсийн сүнсэнд илүү ойлгомжтойгоор түгээж байгаа мэдээлэл байхгүй юу? Дээд хэмжээсээс ирж байгаа мэдээлэл. За тэгвэл энэ хуучин цаг үед яадаг байсан бэхээр хуучин цаг үед хөвчлэн шашин ямар нэгэн тэнгэр үзэлд баригддаг байсан. За шашны талаар ярих юм бол хин нэг бурхныг шүтдэг. Хин нэгэн байгалийн хүчин зүйлийг шүтдэг. Ямар нэгэн өөрөөсөө илүү хүчтэн байна. Тэднийг шүтвэл бид нар буян заяатай амьдрна. Өршөөгдөн те нэг бол ивэлтэнд багтвал одоо сайхан амьдрна гэж боддог ч юм уу. Эсвэл эсвэргүүцээд өгөнд нь орохгүй шийтгүүлнэ ч гэдэг юм уу. Ийм үзэл ахгүй юу? Эсвэл тэр одоо гэгэрсэн гүрүү багш ингэсэн учраас би тэгэх ёстой гэдэг ч юм уу. Эсвэл тэр гэгэрсэн бурхан тэгж заасан учраас тэр үзлийг би даах ёстой гэсэн нэгсэндээ өөрсдөө маш өчүүхэн төвшөнд барьж ирсэн тэр мухар сүсэгт үзэл ахгүй юу? Яг го буддын ухаан өөр шашны номлуудад бол New Age-тэй тохирдог юмнууд байдаг. Яг гол юмнууд нь байхгүй. Одоо хоосон чанар жишээлбэл тийм ээ. Бүх юм энерги юм аа, бүх юм ухамсар юм аа, яг үнэндээ. За тэгээд тустай зүйл гэж байхгүй. Бүх зүйл хоорондоо нэг шүтэн барилдлагатай ухамсарт энерги юм аа гэдэг ч юм уу. Одоо энэ буддын үзлүүд байгаа шүү дээ. Хоосон чанарын үзэл гэж байдаг, ухамсарын үзэл тийм ээ. За энэ зүйлс нь бол яг одоо үеийн хэлээр ингээд тайлбарлах юм бол ойлгогддог. Тухайн үеийн шашны хэлээр ярих юм бол орчин үеийн хүмүүс л ойлгохгүй. Яг юу гэж хэлээд байгаа, яг юу болчих вэ гэд. Тэг яагаад энэ гол зүйлсүүдийг ингээд хэлэхээр тэр тухайн 1000 жилийн өмнө, 500 жилийн өмнө, 2000 жилийн өмнө, 3000 жилийн өмнө хүмүүсийг гэгэрүүлгээд яригджсэн яриаг одоо хэлэхээр хүмүүс ойлгодгүй вэ гэхээр
тухайн цаг үеийн хүмүүсийн потенциал, тухайн цаг үеийн шинжлэх ухааны хөгжил, тухайн цаг үеийн амьдрал ах үе тэр тархины тэр хэмжээс нь нөхцөл байдал доогуур байсан учраас хүмүүсийн тэр хүлээж авах тархины хэмжээст нь хүмүүсийн хүлээж авах чадварт нь зориулаад тэгж хэлдэг байсан байхгүй. Нэгдүгээрт тэр одоо энерги гэж юу юм, хоосон чанар гэж юу юм, орчлын ертөнц гэж яг юу юм бидгийг ойлгуулахын тулд тухайн үеийнх нь сэтгхүүд харуулж хөрвүүлэгдэж хэлдэг байсан. Хоёрдугаарт нөгөө хүмүүсийг сүнсийн нөгөө боолчлох, оюун санааг нэтгэл үнэмшлэр нь дамжуулж хүмүүсийг эрхэндээ байлгах үүднээс гарсан шашинтсан хэлбэр буюу одоо юу гэмтэй мухар сүсэгч гэх юм уу тий. Тэр зүйлс ч бас хүмүүсийн төлөө маш их хэрэгүүлдэг байсан байхгүй. Тэгээ нөгөөтгөнд нь сул дорой махан биетэй хүмүүс итгэн, айн, үнэмшин, шүтэн, залбирна, гуйх үзэгдэл одоо хүртэл явагдаж байна. Одоо хүртэл 3000 жилийн өмнө нь хэлж яригдчихсэн тэр үзэл одоо хүртэл явагдаад хүмүүс даан дурайгаад хахаар энэ талаар ярихаас өөр аргагүй байдалд ороод байгаа байхгүй. Одоо хүмүүсийг жоохон тийм мухар сүсээсээ гараасай, жоохон хайрцанаасаа гараасай, энэ орчлын ертөнд чинь тэг зөндөө юм болж идэв шүү. Цаад хүрээнд нь тэр бурхны цаана байгаа зүйлс, тэр шүтлгийн цаана байгаа зүйлс, тэр тэнгэрийн цаана байгаа зүйлс. Итгэмээргүй гайхамшигтай олон ертөнц хэмжээс ертөнцүүд байдаг шүү. Энд тархиа нээж өгөөрэй. Хумсраа нээж өгөөрэй. Оройн хүрднийхаа блокийг гаргаж өгөөрэй гэсэн үгнээс ярьж байгаа шүү. За тэгээ тэнгэр үзэл байна тийм ээ. Манай монголчуудын тэнгэр үзэл бол ямар нэгэн бурхныг дагдаггүй. Бурхныг шүтдэг. Гэхдээ тэнгэрээ хүндлэн, тэнгэрээ дагдаг, тэнгэрээ шүтдэг. Энд ч гэсэн бас хуучны зүйлс байдаг. Шинжлэх ёстой зүйлс байдаг. Тэнгэр үзэлд шинжлэх ёстой зүйл байдаг. Тэгэхгүй бас нэг юмнаас айгаал, бас нэг юм шийтгэж чинь гэл бүлтгэнээл. Эсвэл одоо биднэрт зарлиг өгдөг юм байна те. Зарлиг тосох ёстой юм байна. Эсвэл одоо энэ хүнд норохгүй шийтгэх юм байна. Эсвэл ингээд одоо гуйж залбирал өшөөх юм байна гэдэг юм уу. Иймэрхүү хэрвээ одоо тэр тэнгэр үзэлтэн ч байна уу, тэр буддын шашинтан ч байна уу, улааныхтан ч байна уу, христийн шашинт ч байна уу, өөр үзэлч байна уу, ямар нэгэн шийтгэн өгөнд нь орох ёстой, нүглээ намжлах ёстой, өгөнд нь орохгүй бол болохгүй, сургаал үзлийн даахгүй бол болохгүй гэсэн иймэрхүү утга санаатай зөвлөл явж ивэл энэ одоо хуучин цаг үеийн бүр дээр хэдэн мянган жилийн өмнө амьдарч ирсэн хүмүүсийн оюун санаанд нь тааруулж гаргасан үлгэр байгаа шүү. Нэг талаараа эн чин тухайн үеийн хүмүүсийн оюуны потенциалд нь тааруулж ярьж исэн, нөгөө талаараа үгэндээ оруулж бошлох зорилтоор иймэрхүү одоо яриа үзлүүд дэлгэрсэн гэж хэлж болно. За тэгэхээр бид нөгөө хүүхдүүдэд айлгадаг шүү дээ, жоохон хүүхдүүдийг. За дээшд орондоо орохгүй бол чөтгөр ирэн шүү, мангас ирэн шүү гэлтэй. Эсвэл одоо яадгийн ингэхийн бол тэгдэг гэж шүү. Одоо бурхан чамайг ингүүл шийтгэе шүү гэдэг ч юм. Одоо хүүхдүүдэд ямар нэгэн аргаар айлгаад эрт унтуулдаг ч юм уу, чихэр шоколад идүүлэхгүй байлгадаг ч юм уу. Одоо тэгж хүүхдийн нүг гин цагаан ихтгэл үнэмшлийг дамжуулаад янз янзын зохиож ярьдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан байхгүй юу? Тэгээ яг та тухайн цаг үеийн хүмүүс чинь отооных шиг юм нээлттэй мэдээлэл, компьютер, шинжлэх ухаан, технологи гэх нэг юм баримжаа авах юм байхгүй. Тэгээ нөгөө тархины хөгжил чинь тэгээд угаасаа жил ирэх тусам ингээл задраал хөгжөө явж байгаа тийм байхгүй. Арай амьдралын нөхцөл байдал нь арай нэг тийм одоо жоохон одооныхоо бодвол жоохон харахгүй бүдүүлэг байсан учраас их тийм л юм одоогийнхоор бол жоохон мухар сүсэгдэлтэй тиймэрхүү байсан байхгүй. Тэгэхээр хэдүүлээ юу нь мухар сүсэг байсан, юу нь өнгөрсөн, хоцрогдсон. Тэгвэл юу нь шинэ ирнийхэн тийм ээ. Яг жинхэнэ тэр сэрэлт, яг жинхэнэ тэр үнэн, яг тэр жинхэнэ далд ертөнцид байдаг юм чи юу юм бэ гэдгийг одоо бид нэр ойлгож ирж хайх хэрэгтэй. Хуучны юмнаас гарах хэрэгтэй байхгүй. Хичнээн хуучин цагийн юмнуудад авах юм байдаг, авах сургаалууд байдаг, үнэн сургаалууд байдаг ч гэсэндээ шинэ 90 цагийн юмд бүхлээрээ тохирохгүй. Энэ шилжилтийн цаг үед, энэ ухамсарын сэрэлтийн цаг үед л лав биш. Тэгэхээр сүнс сэрээд байна гэвэл хуучин цаг үеийнхаа зарим зүйлсээс салах ёстой, зарим зүйлснийг үннээр нь мэдэх ёстой. Нөгөө орой эрт унтахгүй бол мангас ирээд намайг аваад явна гэсэн итгэл үнэмшилтэй байдаг тэр хүүхэд өсөж том болоод мангас гэдэг чинь байдгүй юм байна штэ, зүгээр зохиож хэлсэн үлгэр байна штэ гэдгийг ойлгох
тэрийг чин тэр цаг хугацааг тэр өсөж том болж байгаа хүмүүсийг шинэ нэрэн шилжчихсэн цаг үе гэж яриад байгаа байхгүй юу? За тэгэхгүй бол одоо юу болж ин гэхээр нөгөө нэг шүтгэн, нөгөө нэг авшиг авдаг үзэл нь хэвээрээ. Нөгөө нэг мөргөж сүгдөөд гуйгаад айж чичирдэг нь хэвээрээ. Нөгөө нэг үгэнд нь ордог нь хэвээрээ. Нөгөө нэг өөрийгөө хязгаарлуулдаг, өөрийгөө сул дорой гэдгийг хүлээн зөвшөөрүүлдэг. Зөвшөөрүүлдэг гэж хүлээн зөвшөөрдөг дотроо. Тэг хин нэг дагдаг. Хин нэгэнд итгэл үнэмшлээ өгдөг. Хин нэгэнд боочлогддог. Хин нэгнээс айдаг, ямар нэгэн далтын хүчнээс айдаг, имээдэг. Эсвэл шүтдэг, эсвэл аврал хайдаг, гуйдаг. Энэ зүйлс одоо хүртэл хаа сайгүй байгаад байна. Та нар бас өөрсдөө бодохгүй надад тийм айдаг юм байгаа л үгүй те. Одоо ингээл бөөнөр ч юм уу, ламнар ч юм уу ямар нэгэн тийм далд ертөнцтэй харьцдаг гэх зарим хүмүүс ёс суртахуунгүй зарим хүмүүс бол үнэхээр айлгадаг шин. Яста хараал өрөөлийг хийн. Би ингэж чадна, тэгж чадна гэж нөгөөдөл нь айдаг хэвээрээ. Ийм байж болохгүй. За, бурхан гэдэг чинь өмнөх дугаар дээр би ярьжсэн. Бурхан гэдэг зүйл нэг талдаа хаа сайгүй байдаг нэгдмэл ухамсар, том бүхэллэг ухамсар, нэгдсэн одоо орчлын ертөнцийн хууль, орчлын ертөнцийн нэгдмэл ухамсар, орчлын ертөнц бүхэлдээ бурхан гэж хэлж болно. Энэ дээд оюун санаа. Дээд ухамсар хүн болгоны дотор байдаг тэр зүйл, өгөгдсөн зүйл, их үүсвэр. За энийг бол бурхан гэж хэлж болно нэг талдаа. Нөгөө талдаа мухар сүсэгдсэн бурханы хэлбэр нь өмнө нь одоо нөгөө дэлхийн хүн төрөлхтнийг сул дорой байхад нь тийм ээ дэлхийн хүн төрөлхтөн бүтээд удаагүй байхад нь өндөр ухамсартай өндөр технологитой хүмүүс ирээд өөрсдийгөө бурхан гэж шүтүүлж исэн өөрсдийнхөө одоо сүр хүчинд дарж өөрсдийнхөө боол болгож исэн тэр одоо бурхтууд гэж байгаа. За тэр үзэл байна. За энэ бол тэд нэр бурхандаач биш. Зүгээр л хүн төрөлхтнийг үүсгэхэд гений инженерчлэр бүтээхэд оролцсон хүн төрөлхтнийг болчилж байгаа бол нэг харин соёл иргэншил ахгүй юу. Түнсэж шүтээд ах бурхан биш. Бид нар бүгдээрээ адилхан нэг их үүсвэрээс үүссэн адилхан сүнслэг ухамсарууд. Нэгэнд нь яг сүүлийн үеийн гар утас байгаа, нөгөөд нь гар утас байхгүй ч болно. Тэглээгээ сүүлийн үеийн гар утастай хүмүүсээ шүтээд залбираад өлмөд нь одоо тухай хүргээд ах ямар ч шаардлагагүй гэсэн санаа ахгүй. За ийм бурханлагын санаа байдаг. За нөгөө төвөр нь тэр бурхантай холбогдож бурханыг буулгаж байна гэдэг чинь тэр өндөр оюун санаатай холбогдож байна. Магадгүй эд баялагийг илүү ивэж тэтгэдэг орчлын ертөнцийн нэг том энергитэй холбогдож байна. Магадгүй хүч чадлыг ивэж тэтгэдэг хүч чадлын орчлын ертөнцийн том ухамсар энергитэй холбогдож байна. За энийг бурханыг буулгалаа, бурхантай холбогдлоо гэж ярьж болно тийм ээ. Гэхдээ цаана нь тэлсэн оюун ухамсар энерги байгаа гэдгийг одоо ойлгох хэрэгтэй тийм ээ. За нэг иймэрхүү үзлүүд байдаг юм аа. За тэгэхээр юу гээд байна вэ гэхээр аз олж шилжилтийн цаг үе ирсэн байна. Аз олж мухар сүсгийн төгсгөл ирсэн байна тийм ээ. Цаашд бол юу болохыг мэдэхгүй. Ямар ч л гэсэн энэ цаг үед сүнсийг чөлөөлөх ажил эхэлсэн байна. Хин гэдгээ сансан, их үүсвэр гэдгийг ухамсарлсан. Бурхан гэдэг зүйлийг ухамсарлсан. Хин юунаас айж явж исэн, хин юунаас айх ёсгүй, хинд ямар хүч чадал байгаа юм, би хин юм бэ, их үүсвэр гэж юу юм бэ, миний сүнс гэж юу юм бэ гэдгийг бүрэн дүүрэн ухамсарлсан сүнснүүд чөлөөлөх ажил. Чөлөөлөх боломжийг өгч байгаа компанид ажил эхэлсэн байхгүй юу? Дээд оршихуунуудаас компанид ажил эхэлсэн энийг шилжилтийн цаг үе New Era гэдэг байна. New Age тийм ээ. За. Тэгэхээр одоо ерөөсөд хідүүлээ яг юуны төлөө зорих юм гэхээр үнэхээр сүнс ухамсарчийн сэрсэн бол тэгээд эцсийн зорилго чи юу байх юм? Юуны төлөө явах юм гэхээр яг дөрөвний хэлсэн зүйлсийг ойлгож ухамсарлах байхгүй. Зүгээр нэг номноос уншаал зүгээр нэг юм одоо хүний яриа сонсоод подкаст сонсоод иймэрхүү юм байна да гэж тархиндаа төсөөлөх, тархины мэдлэг болгож авах биш. Жинхнээсээ голынхоо энэ сүнснээс мэдрэх. Ингэж сүнс чөлөөлөгдөг юм байна.
хинбэ гэдгийг мэдсэн сүнс энэ орчлын ертөнцид ямар тогтолцоо байдгийг мэдсэн, ухаарсан, голоосоо нээсэн тэр гол руугаа нэвтэрч чадсан. Тэр их ухамсартай холбоо тогтоож чадсан өөрөөрөө дамжуулаад. Өөй би өөрөө их үүсэр юм байна. Би өөрөө бурхан юм байна гэдгийг жинхнээсээ мэдсэн хүмүүст хайх айдас байхгүй болдог. Хин нэгэнд өөрийгөө тушаахаа болдог. Хин нэгэнд итгэж найдаж, хин нэгэнд залбирч мөргөж, хин нэгнээс гуйхаа болдог байхгүй. Өөрийгөө хүчгүй суулдороо юм байна гэж бодож исэн бол жинхэнэ сүнсээ таньж дотоод оршихугаа нээсэх хүн би өөрөө асар хүчтэй юм байна гэдгийг ойлгодог. Энэ сүнснүүдэд айх зүйл, ичих зүйл, санаа зовох зүйл байхгүй. Өөрийгөө торонд хийж, өөрийгөө хайрцаглах зүйл нь байхгүй. Тэр гинж уяа хүлээс тасардаг болохоор энэ сүнснүүд чөлөөлөгдөхгүй дээ. Харин биднийг хин нэгэн яахыг шийддэг, бурхан шийддэг, эсвэл тэнгэр шийддэг, тэд нар мэддэг гэсэн бууж өгсөн өөрийнхөө сүнсний хүч чадлыг мэдгүй, гарал үүслийг мэдгүй, нэгдсэн ухамсарын үйл ажиллагааг бүрэн ухамсарлаагүй, голоосоо нээгээгүй хүмүүс дэлхийгээс гарч чадахгүй, дэлхийн хэмжээс түвшнөөс сүнснүүд нь гарч чадахгүй байгаа. Зарим одноос ирсэн сүнснүүд хүртэл өөрсдийгөө сайн дураараа дэлхийд хүлж өгч байна. Дээшээ гарч ирч чадахгүй гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ чөлөөлөх ажлыг явуулахын тулд тийм ээ энэ New Age урсгалыг, New Age утга санааг хүмүүст өгч, оюун санааг нь чөлөөлж, эрх чөлөөтөг нь сануулж, хинбэ гэдгийг сануулах зорилготойгоор тусгай үүрэгтэй ажилтай одны сүнснүүд сүүлийн үед төрөл аваад байгаа. Тэд нар болцлыг хүлээн зөвшөөрөхгүй. Тэд нар харын талынхны тулган шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тэд нар хэний ч үгэнд орохгүй. Тийм сүнстэй хүүхдүүдийг битгий үгэндээ оруулах гэж зүтдэг. Тэд нар хэн болохоо мэднэ. Бусдад хинбэ гэдгийг зааж өгөхөөр ирсэн сүнснүүд тахгүй. Та нар чи ийм штэ. Та нар юунаас айгаад байгаа? Та нар яагаад боочлогдоод байгаа? Заавал ингэж амьдрах ёсгүй штэ. Заавал энэ харын тогтолцоонд бид нар байх ёсгүй штэ гэдгийг сануулж өгч байгаа сүнснүүд учраас хуучин тогтолцоог нь битгий шаард. Хуучин үгэнд орох ёстой, цагаа барих ёстой, ингэж зовжил мөнгө олдгийн, зовжил амьдрах ёстой юм тий. Ийм л байсан, ийм хүнийг сайн хүн гин. Үгэнд сайн орд дуулууртай болыг сайн хүн гэдэг гисэн хуучны үзлээ орчин үеийн хүүхдэд битгий тавь. Тэднэрт өөрийнх нь сүнсний өгөгдөл онцлогийн нээгтэн тусалж өг. Тэд нар чинь дэлхийг өөрчлөх гэж ирж байгаа. Хүмүүсийн оюун санааг задлах гэж ирж байгаа болохоос ш хуучин тогтолцоонд баригдаж хуучны боолын ажлыг хийх гэж ирж байгаа юм биш байхгүй. Үгээ хэлэх зоригтой болов. Үгээ хэлэх зоригтой болсноор тэр олон сүнснүүд өсөж хөгжсөний дараа энэ муухай үйл явдлуудыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Бүгд орхино, бүгд хаяна, бүгд тэмцэн, бүгд өөрийнхөө эрх чөлөөний төлөө хатуу байр суурьтай, итгэл үнэмшилтэй, зүрх зоригтой байх ёстой хүүхдүүд. Одоо бид нэр өөрсдөө шүүмжилдэг штеп. Утасны цаанаас л юм бичээлэдэг. Утасны цаанаас нэг ингэж юм да. Хин гараад яг жигсэж байгаа. Хин нь олуулаад тэмцэж байгаа байхгүй. Нэрээ байхгүй. Яагаад гэвэл биднийг энэ хуучин шүтлэг, хуучныг тэр айлгадаг, сүрдүүлдэг тэр одоо бүдүүлэг, харанхуу, соёл одоо хүртэл тасраагүй байгаа илрэл байхгүй. Төгсөлийн үеийн хүмүүс эдрийг чинь таслахын тулд өөрийнхөө сүнсний чадварыг алдалгүйгээр эрсдэл хүлээгээд тодорхой хэмжээний золиос гаргаад төрөл авч байгаа юм. За тэгэхээр ямар ч үзэл байна уу, ямар ч шашин байна уу? Энэ бүгдийн цаанд юу болоод байна вэ гэдгийг бүгдээр эрчимтэй судлаа. Хаа очиж вэ штэ тий. За бүр ингээд одоо дээд биетэйгээ холбогдоод мэдээлэл авахд хүндрэлтэй байна тий. Дээд биетэйгээ холбогдоод чадахгүй ч юм уу асуудалтай байна. Яаж өмнө одоо жинхэнэ мэдээлэлтэй холбогдох вэ гэсэн хүмүүс зориулаад олон одноос ирсэн сүнслэг багш нар мэдээлэл тараасан байна. Ялангуяа гадны орнууд тийм ээ. Яагаад гэхээр хитрхи их нөгөө нэг юм шүтлэг, хуучин шүтлэгэндээ баригдсан газар энэ сэтгхүүг задлахад бас хэцүү байдаг. Ер нь тэр нөгөө нэг бүр мах цуснд нь шингэчихсэн тийм нэг айдсын програм, шүтлэгийн програм, өөрийгөө нөгөө жижигхэн гэсэн тийм үзэлд хүчгүй гэсэн тийм итгэл үнэмшид оролцсон тийм програмд удцсан, мах цуснд нь бүр шингэсэн тийм газар бол энэ одоо шинэ
ирнэ, шинэ үзэл санааг нэвтрүүлээд бас хэцүү. А яг хөө тийм юм баг шингэснээр нь одоо үүсээд хөгжөөд удаагүй байгаа Америк ч гэдэг юм уу баруун зарим орнууд те. Тэнд бас сүнслэг одоо одноос ирсэн тийм сүнслэг багш нар бол бас төрөл авч бууж ирж байгаа. Тэд нар бол шууд чаналын гэгэл хэлдэг. Айх зүйл байхгүй. Шийтгэх зүйл байхгүй. Зүгээр л бидний итгэл үнэмшлэр дамжуулж, мухар сүсгээр дамжуулж, хуучин тогтолцоогоор дамжуулж бид нар өөрсдөнд нь бууж өгөхийг, сул дорой байхыг тэр программыг суулгаж өгсөн гэж үннийг хэлж байгаа. Тэд нар чинь тэгээд гадаад хэл дээр зөндөө гой ном, зохиол, гой юмнуудыг тавьсан интернет орчинч тэр номнууд ч тэр тийм ээ. Жишээлбэл Dolores Cannon гэдэг эмэгтэй байдаг. Саяхны хүртэл маш гоё мэдээллүүдийг тавьж ирсэн хүн. За тэгээд хайвал үр зөндөл гой хүмүүс байгаа хаа. За тэгэхээр юмыг одоо нөө сүнслэг гэдэг юмыг даалд ухамсар гэдэг зүйлийг, сүнслэг чадвар гэдэг зүйлийг, за тэгээд ухамсартайгаа холбогдох бурхан гэдэг зүйлийг, өвгдээц гэдэг зүйлийг даалд ертөнцийн хэмжээс ертөнцүүдийг хэдүүлээ сайн ухаж үзэх хэрэгтэй. Хуучны тэр мухар сүсгээс гарахын тулд тийм ээ. Шинэ эрентэйгээ хүл нийлүүлж алхахын тулд сүнсээ оюун санааны итгэл үнэмшлийн болцлоос гаргахын тулд сүнсээ айдас ичүүрлэг мэдрэмж блокноос гаргахын тулд энтлийн мэдээллийг илүү их авч дотоодоо илүү чангаж блокноосоо гарч сүнсээ хэр хүчтэй гэдгийг мэдрэх цагт болсон л гэдэг аахгүй. За тэг өмнөх тэр бурхан гэж байдгүйгүй гэд яриан дээрээ би хэлчихсэн тийм ээ. За тэгвэл дээшээ юу байд юм бэ? Хэн биднийг захираад байна? Хэн биднийг яах ихийг шийдэт ингэсэн? Яах нь дэлхийг бодвол илүү одоо төрүүлээд үүсчихсэн маш олон жилээр удаан насж байгаа. Одоо тэр гаригийн нөхдүүд байна. Одны дээд хэмжээсээс ирсэн өндөр технологид өндөр ухамсартай нөхдүүд байна. Тэдний хувьд бол манай дэлхий бяцхан, дэлхий дээр хэн төрөл ах уу, дэлхий дээр хэн яаж амьдрах уу, дэлхий дээр хэн үгээ хэлэх хэрэгтэй тийм ээ. Сүнс нь хаашаа явах уу, ийшээ явах уу гэдгийг бол ийм шатны тийм тогтолцоод гаргаад өгсөн байдаг юм байл л да. Нэгсэндээ манай дэлхий тэр өндөр технологитой төрүүлээд үүсчихсэн тэр өндөр ухамсартай орчнолуудын хувьд бяцхан гараг хүмүүсийнхэн сүнс нь бяцхан хөгжиж яваа гараг учраас тэднэрт эрх мэдлэн шилжсэн гэсэн үг байхгүй. Ердөө л тийм. Түүнээс биш өөстөө нэр амар хүчтэй бурхан гэл шүтээд өөрийгөө ингээд сул тавьж өгөөд те өөрийгөө доош нь оруулаад ах шаардлага байхгүй. Зүгээр л ийм юм болсон юм байна. Одоо ийм юм тогтолцоогоор ингээд явж байгаа юм байна. Сүнснүүд ингэж гэрээ хийдэг юм байна. За гэрээнийхээ дагуу ингэж явдаг. Хаана гэрээ хийдэг? Хөөхтөн гэрт гэрээ хийдэг. Тэнгэр гэдэг нь өөрөө асар их тийм мэдээллийн орон зайтай. Одоо маань биднээсээр бол хиймэл оюун ухаан шиг баггүй юу? Хиймэл оюун ухаан шиг тийм орон зай байна тэнгэр гэдэгт. За тэнгэр гэдэгт нь болохоор бас нөө гэрээ хийдэг нөхдүүд байна. Дээд орчнолуудын нөхдүүд. Хин дэлхийгээс гарч болох уу? Хин дээд одоо однуудаас энд төрөл авч болох уу? Зарим нь гэрээ хийж төрөх үү? Зарим нь гэрээгүй явах уу? Тийм ээ? Одоо ерөөсө гэрээний дагуу шийдэж байна. Манайхаар бол хуулийн байгууллага, прокурор, одоо улсын байгууллага шиг тийм л гэсэн үг байхгүй юу? Тэрийг л ойлгочих тийм ээ. Үнэн мэдээллийг л ойлгочих хэрэгтэй байхгүй юу? Үнэн зүй тогтлыг л ойлгочих. Түүнээс ш тэнд ямар нэгэн мухар сүсгийн элдв янзын төсөөлөл, элдв янзын бурхан тэнгэрийн одоо үлгэрийн домгийн тийм юм байх ёсгүй л байхгүй юу? Тэр үлгэр домгоор бидний тархинд суулгацсан тэр айдас, үлгэр домгоор бидний тархинд суулгацсан тэр мухар сүсгээс салах хэрэг ирсэн байна. Энийний цаанд үгүй юу болоод байгаа юм бэ гэдгийг л бид нар дотроосоо чайж үзэх хэрэгтэй, гаднаас чайж үзэх хэрэгтэй байхгүй юу? Одоо ингээ хүмүүс ингээд эхэлж штэ. Азуулч хэдэн жилийн дараа нөгөө хөөрхөн одны сүнснүүд нь өсөөд олуулаа болоод ирнэ. Хэдэн жилийн дараа хүмүүсийн сүнс сэрсээр хагаад юм ойлгодог болоод ирчин. Тэрэнд би бол итгэлтэй. Тэр цаг үед яах вэ гэхээр шашин гэдэг түүх болж үлдэнэ. За ингэдэг байжээ. Ингэж дээр үеийн хүмүүсийг мунхруулдаг байжээ. Ингэж үгэндээ оруулдаг байж, ингэж захирдаг байж, нөгөөдөл нь хөөрхөн итгээд өөрсдөө сул дорой гэдгээ мэдрээд хүлээн зөвшөөрөөд
айгаад шүтээд мөргөд гуйгаа залбираа явдаг гэжээ хөрхий гэлтэй. За эсвэл зарим нь одоо яадаг айлгалтанд тэр далж ертөнцийн тэр сүнслэг айлгалтанд өртөөд явдаг байж гэдэг юм уу. Энэ болгон ямар нэгэн юмыг шүтэх үзэгдэл, ямар нэгэн зүйлд өөрийгөө тавьж өгдөг үзэгдэл, айдаг үзэгдэл, учир битүүлэг үл ойлголтгүй учир битүүлэг үлгэр домог шиг зүйлд итгээд явж исэн үзэгдлүүд бүгд ингэдэг байжээ гэсэн түүх болж ард хоцорно. Тийм үе хурдан ирээсэй. Тийм үеийг хурдан авчрахын тулд хүмүүс илүү олноороо сэрээд мухар сүсгийн зүйлээ болоосаа гэж хүсэж байна. Одоо гадуур сүнслэг үйл ажиллагаа хийж байгаа зарим хүмүүсийн үнэхээр болоосаа гэж бодож байна. Хаа хатны хувцс өмсөд яваад байна. Би ийм хатан байсан, би ийм ноён байсан, би ийм хаан байсан гэд хаа хатны хувцас өмсөд байна. Гэхдээ шинэ нэрэн эхлэх гээд энэ ухрах гаг мэн тийм ээ. Бид нар ухраад буцаад аягчин шивгчин бол хаахтны амьдрал руу орох гээд байгаа мó? Эсвэл чөлөөлөгдөж шинэ ирнэлөө ороод илүү хөгжсөн, илүү чөлөөлөгдсөн, илүү цаадах үннийг мэдэрсэн эрх чөлөөтэй ирнэлөө орох гээд байгаа мó тий? Энийгээ бодох хэрэгтэй шүү дээ. Сүнс сэрлээ гээд буцаад тэр одоо хаахтныхаа үе рүү орно гэсэн үг биш шүү дээ нөхдөө. Тэгээ энэ тэнд яа юу болоод байгаа нь мэддэхгүй нэг тангараг өргүүлэх ёслол болох юм. Юунд тангараг өргөд байгаа юм бэ? Юунд өөрийгөө боочлуулад байгаа юм бэ? Юунд өөрийгөө тавьж өгöd байгаа юм те? Тэгээ энд тэнд бас нэг сүхэрч суугаад гал тойроод галын тахлаг хийдэг гэж байна. Гал тойроод галын тахлаг хийгээд тэгээ дээрийн хувцас өмсөөд одоо ямар нэгэн зан үйл үлдээд байна гэдэг чинь энэ бол шинэ эртний үзэл биш. Энэ бол улам өөрийгөө боочлуулж байгаа, улам шүтэж байгаа, улам өөрийгөө өчүүхнээр мэдэрж байгаа, дээшээ залбирч гуйж байгаа хин нэгний авралд орох гэж хичээж байгаа л үйлдэл ахгүй юу? Мэдээж хүндэтгэл хайр гэдэг юм байна, тийм ээ? Өвгдээцээ хүндэтгэн, өвгдээцээ хайрлна, биднийг бас хайрлна, тий? Бид нар ч гэсэн өөр хүүхдүүдийнхээ өвгдээцэн болоо явна. Гэхдээ тэнд залбирал, тэнд ямар нэгэн бурхан шашны үзэл, тэнд ямар нэгэн аврал гуйх, тангараг өргөх, өөрийгөө сул орхиж өгөх, үгэнд нь орох. Тийм юм ороод ирэхээрээ эн чин хуучин цаг үеийг ухраад байгаа байхгүй юу? Тэгэхээр юугүй шууд үгэнд нь ороод те хин нэгний үгэнд нь ороод айгаал ингэхгүй бол болохгүй юм байна газ тэгчи. За тэгхгүй бол болохгүй юм байна да. Энэ хүн тэгж хэлсэн юм чин те тэгэл үгэнд нь орохгүй бол өстой баларх юм байна гэдэг ч юм уу. Ийм юма урдаа тавиха болох хэрэгтэй байхгүй юу? Цаана нь юу болоод тань жоохон шинжлэх ухааны үүднээс буюу жоохон логик тархитай, жоохон судалгаа шинжилгээтэй те өөрийнхөө дотоод зүн совин ингээд сонссон иймэрхүү байдлаар хандаж эхлэсэй. За шинжлэх ухаан гэдэг нь одооны бидний хэрэглээд байгаа шинжлэх ухаанаас жоохон өөр зүйл шүү. Яа тэгэхээр одоо биднэрт нөгөө өгөөд байгаа тэр нэг нохоонд юм шидэж өгөөд байгаа хэвээр те цаана амар өндөр технологиудтай байж биднэрт нэг жоохон технологиуд нэг яс хайж өгж байгаа юм шиг шидээд байгаа тэр харт талынхны гаргаж ирж байгаа технологи төслийг би яриаггүй. Өнөөдөр тэд нар биднийг юунд итгэж үнэмшүүлэх вэ? Ямар юуг одоо шинжлэх ухааны нэрийн дор нуугаад биднийг захирах уу гэдэг тэр харин талын шийдэж байгаа. Тэр шинжлэх ухаан биш. Миний ярьж байгаа шинжлэх ухаан бол яг өндөр суурьтаар нь үзэх байхгүй. Яг тийм юм тэн чин байгаад байгаа юм уу? Яг юу вэ? Энерги гэдэг чинь яг юу? Бурхан гэдэг чинь тэгвэл яг юу юм те? Тэнгэр гэдэг чинь яг юу юм тэгвэл? Яагаад өөрийнхөө зүгээр төсөөлсөн те хин нэгний үлгэр домгийн яриагаар дотроо тархиндаа төсөөлсөн төсөөллөөр амьдрах хэрэгтэй гэж. Яагаад үннийг мэдэж болохгүй гэж ухаад те? Орчлын ертөнцийн нэгдсэн ухамсартай холбогдолтой бясалгал хийж байгаа. Тэгээ асуулт та тэр яг юу юм? Тэр чинь яг бурхан гэдэг чинь яг юу яриад таа? Тэнгэр гэдэг чинь яг юу яриад таа? Энэ далд ертөнцийн ингээд 9 шидийн нэр хүчийн нүч яг цаана юу байгаа даа? Нэг хүнээс сонссон зүйлсээ эсвэл нэг харсан зургаараа эсвэл нэг үлгэр домгийн юмараа төсөөлсөн дотроо яваад байл энэ бол үнэхээр мухарсаг. Үнэхээр бүдүүлэг хуучны соёл тэнэгэл юм гэсэн үг байхгүй юу? Энэ болгоны цаатахыг энергийн хуулиар орчлын ертөнцийн нэгдмэл ухамсараар тайлъя. Учир жамдсантайгаар үүх түүхээс нэхлүүлээд судлаа тайлах боломж биднэрт байна. Интернетээр дүүрэн мэдээлэл байна. Судлаад үзэх хэрэгтэй, тархиа ажиллуулад үз. Хүний үгийг дагаж явахаас илүү тийм ээ.
надад тэгвэл ямар хүч байгаа юм тийм ээ. Би ер нь зөв юмдаа итгэ яваад нөө буруу юмдаа тархи угаалгаад хин нэг нүгэнд ороод айгаад бүр ингээд өөрийгөө өчүүхнэр мэдэрдэг тэр олон жил үргэлжилсэн тэр мах цус тархинд суусан програмаар би яваад байгаа юм уу? Энэ шин нэрний үзэл гэж юу юм? Энэ new age гэдэг чи юу юм бэ? Эдгээр судлах хэрэгтэй шүү дээ. Энэ судалгаа шинжилгээтэй үзэх шинжлэх ухаан гэж би яриад байгаа байхгүй юу? Тэгээ энэ талаар нь ярихаар зарим гарууд нь энэ галзуурч энэ нөгөө хар гар ихнийг яриад тэнэг болчих гэд 9 шидийн юм ярьж байна. За яг хуу тэр хүмүүс нь хизээ нэг цагт сэрээд холбогддог болоод ирэхээр ойлгоно тийм ээ. Тэрэнд бол нэг асуудал байхгүй. Тийж ярьж болно. Гэхдээ хинт толгоогоо өгөх вэ? Хинт толгоогоо мэдүүлэх вэ? Юу вэ гэдг нь цаадлагын заав судалж үзээрэй. Аз золж зөндөө олон мэдээллүүд интернет орчинд байгаа. Яг интернет орчин тэгээд үнэн одоо нөгөө сайнны хажуугаар сар гихчээр үнэн худлаа нь мэддэхгүй тэгэл янз янзын мэдээллүүд байгаа. Үннийг хүний сүнс таньдаг байхгүй юу? Та нарын дотоод сэтгэл, дотоод сүнс совин ухамсарчин үнэн мэдээллээ таних өгөгдөлтэй. Тэгээд унсан юм дотроо боловсруулаа тунгаалтын бясалгал хийгээд ингэ явж итэл энэ нь бол яг үнэн юм байна. Энэ надтай нийцж ингэж сүнс таньдаг. Тэгээд бариад авчих хэрэгтэй ядаж. Тийм өгөгдлөө ашиглах хэрэгтэй шүү дээ. Шинжлэх ухааны тэр өгөгдлөө. Суйртай юмд ингэ суйртай судалгаатай хандаг өгөгдлөө. Барьж авах хэрэгтэй. За тэгээ эцэст нь бас нэг чухал зүйлийг хэлэхэд бид нэр юу хүлээн зөвшөөрнө? Бид нэр хинд итгэл үнэмшлээ өгнө. Хэнийг дагна? Тэр ямар нэгэн бурхан ч юм энэ хороо дээр байдгүй хүн ч хийж болно. Хинд итгэл үнэмшлээ өгнө, хинд өөрийгөө тавьж өгнө, хиний үгэнд орно, хэнийг дагна? Тэр ямар нэгэн зүйлд өөрийгөө захируулах эрхийн автоматар майк өгч чинь гэсэн үг. Нөгөө нэг бүтээгч их ухамсар бурхны хүүхэд буюу бид нар өөрсдөө бүтээгч шүү дээ. Бид нар өөрсдөө бурхад шүү дээ. Ийм агуу чадaltaй сүнснүүд яаж доошоо ундаг вэ? Яаж өөрийгөө хүч чадалгүй болгодог вэ гэхээр өөрийгөө айдснаасаа болоод эсвэл мухар сүсгээсээ болоод өөрийгөө тайд хүчдэг байхгүй. Намайг яахыг шийд. Миний аавра миний энерги орон зайд хүснээрээ халд. Намайг захир гэдгээ итгэл үнэмшлээрээ үгэнд нь орсноороо дуулууртай байснараа заа гэж хүлээж авснараа өөрийнхөө тэр эрхийг өгчдөг байхгүй. Хүн чөлөөт сонголтын хууль гэж байдаг. Чөлөөт сонголтын хуулаараа өөрийгөө бас өгч болдог, өөрийгөө хамгаалж ямар нэгэн захиргааталтанд бас орохгүй байж болдог байхгүй. За мэдээж альва зүйлд авах юм байна, хаях юм байна тийм ээ. Бүгдийг нь өгөөсгээд өөрийнхөө зөрүүдлээ дайраад бай гэж хэлсэнгүү. Зүгээр цаад тогтолцоог нь ойлгочвол за би энэ төвшний юмнаас энийг авах юм байна. Энтэй зохиг ёсны ингэж харьцах юм байна. Эсвэл энэ шашинтай, эсвэл ямар нэг үзэлтэй тийм ээ. Эсвэл ямар нэг итгэл үнэмшилтэй, эсвэл ямар нэгэн дард ертөнцийн зүйлтэй тэрийг нөгөө ойлгоод ухаарч штэ. Тэгэх юм бол за энэ төрлийн зүйлтэй одоо байх нь угаасаа орчлонгийн зүү тогтол юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөөд бүрсэн ойлгож ухах хэрэгтэй юм байт юм байна. За тэгвэл зохиг ёсны ингэж харьцах хэрэгтэй байна. Энэ нь надад хэрэгтэй юм байна. Өвөө авааны хуулиар би оронд нь ингэх хэрэгтэй тийм ээ гэж ингэж хоорондоо уялдаа холбоотойгоор хоорондоо ингэж учир зүгөө олж тийм ээ зөв талаасаа энэ тэнцвүүц харьцах хэрэгтэй байхгүй юу? Одоо жишээлбэл бид нар байгальтай харьцсан шүү дээ. За байгаль маань бол хүчтэй юм байна. Байгалийн ачаар бид нар амьдрэх юм байна тийм ээ. Байгаль бидэрт хоол хүнс өгдөг юм байна. Эргээд бид нар байгалаа ингэж гоё хүндэлж хайрлах хэрэгтэй байна гэж л харьцна уу гэхээс байгалийн ямар нэгэн зүйлээс айгаал байгальд шийтгүүлээл тийм ээ. Тийм нэг юм сонин өөрийгөө нэг өчүүхэн сул дорой дээр тавьсан нэг дуулууртай үгэнд нь ороод гүйж байгаа боошиг байх хэрэггүй л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ орчлон дээр байгаа бүх зүйлс байх ёстой. Байх ёстой болоод орчлон ертөнцийн тэнцвэрийг хадгалж байгаа. Зүгээр л энийг цаадах үнэн дүр төрхийг жоохон шинжлэх ухаанчаар, жоохон суйртайгаар, жоохон судалгаатайгаар хандаарай. Тэгэхгүй бол энийг хий гэсний зоргоор хийгээл ийм дом хий гэсний зоргоор хийгээл ийм галын тахилгад очих гэсний зоргоор очоод ийм шившил одоо тангараг үүрэг гэсний зоргоор тангараг үүрэг одоо хилээч гэдэг юм уу тий. Тэгэл нөгөө нэг янз янзын ингээ үл хийхэд идэв штэ. Учир зүггүй өөрийгөө битгий тийж тавиарай. Цаана нь юу болоод байна? Надад тэгвэл ямар хүч чадал байгаа юм? Энийг цаадах учир янзсан тогтолцоо нь юу? Яагаад ийм юм хийгээд ин гэдэг ч юм ингээд
ер нь жоохон ижил тэнцүү байдлаар ингээд хоорондоо уулзраа олж л байна гэж бодхоос ш нэгэн дээр нэгэн доороос харьцнаа гэдэг чинь бүдүүлэг цаг үеих гэж ойлгочих ерөөсөө хамгийн товчхондоо. Бүх зүйл бие бинтийгээ харилцан хүндэтгэлтэй орших ёстой. Харилцан зөв ойлголцолтой байх ёстой. Нэг нь нэгнийгаа загнаад, сүрдүүлээд, айлгаад, өгөндөө оруулаад шүтүүлээд, өмнөө сүгдүүлнэ гэсэн чинь байж боломгүй зүйл. Энийг хизээж битгий зөвшөөр. Хэрвээ тэнд айлгалт явагдчихвэл, хэрвээ тэнд сүрдүүлэг явагдчихвэл, хэрвээ тэнд дагах ёстой мөрдлөг одоо авшиг гэдэг л юу гэдэг лээ цээр. Тиймэрхүү юм л тулган шаардлагч гэдэг юм уу? Дээрээс харьцсан, захирангуй харьцсан тийм л юм ороод ирвэл уушлаараа энэ бол хуучин тогтолцоо, боолын систем, тархи угаалт, мухар сүсэг өөр юу ч гэдгийг харах нэл технологи шүү. Харын талын технологи. Үннээрээ байгаа хүн жинхнээсээ хорвоо ертөнцийг ойлгочихсон хүн тэр лам ч байна уу, бөөн ч байна уу, санвартан ч байна уу хамаагүй. Тийм ээ? Тэдний үзэл, тэдний гаргаж байгаа хандлага нь энэ тэнцүү. Гэхдээ тэр дээрээс өндөр технологитой биднийг захирддаг, бидний яахыг шийддэг хүн буугаад ирлээ тэгвэл. Тэд нар ч гэсэн ялгаагүй. Адилхан их үүсвэр. Бид нартай адилхан их үүссэн. Дээд хэмжээсээс бууж ирлээгээд хүндлүүлэх, шүтүүлэх юм гэсэн ойлголт биш. Зүгээр л өөр онцлогоор амьдарч байгаа бие бинийгаа харилцан өгч байгаа, харилцан шүтэлцээтэй орших байхгүй юу? За эсвэл одоо ямар бурхан ч юм бэ мэдэхгүй. Тэр шүтгжсэн хин нэг нь буугаад ирэлтэй. Хэрвээ тэр зүйл зүв байх юм бол энд сүрдүүлэх, айлгах, дарамтлах, үгэндээ оруулах, ямар нэгэн зүйлийг захирах, тушаах, өөрөөсөө дорд үзэх ийм хандлага гаргаж ил уушлаар энэ бол харын талын систем шүү. Энэ биш. Энийг битгий зөвшөөр. Битгий хүлээн зөвшөөр. Хүлээн зөвшөөрснөөр хүн өөрийгөө захирах эрхийг өгдөг. Одоо эрхийн бичиг гэж байдаг шүү дээ, тэ? Эрхийн бичгийн далж ертөнцтэй майг өгчдөг байхгүй. Намаа яаж ч болно. Миний сүнсийг ашигла. Гэт сайн дураараа чөлөөт хүсэл сонголтынхон одоо үндсэн дээр энергийнхаа үндсэн дээр өгж байгаа эрхийн бичиг өгж байгаатай ямар ч ялгаагүй. Тэгээ хүмүүс өөрсдөө тийм хүмүүс төр очичдаг ядж хаад. Тэгээ нөгөө хүнээ дагаа шүтээд нөгөө хүнийхээ ивэл авшигт нь орж ингээд хамаг юм хийжгүүгээд тэгэхээр нөгөө хүн болохоор нөгөө хүнийхэн сүнсийг олзлох ч юм уу өөрийнхөө өгөнд оруулах ч юм уу дураараа бид нь нэвтрэх дураараа энергийг ухаж үзэх тийм ээ мэдээлэл авах шууд ирэх нь үүсчихдээ байхгүй. Тэгээ энийг хийж хүн сайн дураараа гүйж очиж хийлгэж байгаа хамгийн амар. Хүний амьдралд хэцүү зүйлс гарч болно тийм ээ биднэрт золон бишгшэл гарц тохиолдож болно. Дааж давшгүй зүйлс тохиолдож болно. Тэглээгээд өөрийгөө сул тавьж хин нэгнээс аврал эрэхтэй жоохон учиртай хандаарай гэж бас хэлмээр байгаа. Би хүлэн зөвшөөрөхгүй тий? Би нэг бодож үзнэ. Одоо энийг чинь шууд би биелүүлэхгүй. Өөртөө халтах эрхийг би бол одоо шууд өгөхгүй тийм ээ. Би бол шүтгэх нь биш. Би айдаг нь биш тийм ээ. Одоо хин нэгний боол зарцыг нь бишээ. Би чинь бас их ухамсар тий? Адилхан л энэ орчин ертөнцийг одоо бүтээлцэхэд оролцож байгаа. Нэгэн одоо төлөөлөл, нэгэн хэмжээст одоо ухамсар байна. Тэгэхээр тантай ч гэсэн би ижилхэн гэсэн. Та бидний хоёрын хооронд ямар ч дээр дор юм байхгүй. Гэсэн ижил тэгш үндсэн дээр л харьцах байхгүй юу? Тэр сүнс дээд хэмжээсээс ирсэн байж болно. Тэр сүнс биднээс илүү харж болно, илүү мэддэг байж болно. Магадгүй биднээс илүү царайлаг байж болно. Тэглээгээ шүтэг програмд орж болохгүй. Мохор сүсгээсээ салнаа л гэсэн үг тий. За тэгээд ер нь хуучин руугаа ухраад байгаа зүйлсийг бол би бол таалахгүй. Би л таалахгүй. Хуучин руугаа ухраад хаан харц чи боол үүдэн цоо гэлтэй. Тэр одоо яг юу вэ? Надад ч гэсэн тийм тохиолжсэн. Үнэхээр онцгой санагдчихсан. Одоо яг зүгээр одоо суралцах төвшөндөө, чин сэтгэлээсээ туслах төвшөндөө үүлэнд явна шүү дээ. Үүлэнд явна. Тэнгүүт ингээл энэ амар мундаг онгод буулгадаг. Энэ баг бурхан буулгадаг гэл. Чи баг өөдрөө суу. Тийм харьцаанууд бол маш их байдаг юм лээ. Одоо энэ
бөөгийн галуудад. Би бол өвгдөө эцэг хүлээн зөвшөөрн те бөөгийн ёс жайг уламжлал яах вэ гэхээр бас л нэг орчлын ертөнцийн амьдралын жамын тэр дутуу орон зайг нөхөж байгаа байх ёстой зүйлийн орон зай гэдэг утгаар нь хүлээн зөвшөөрнө, хүндлэг хайрлах юм байна. Гэхдээ энэ дээр нь дөрөөлөөд энийг нь ашиглаад харахгүйгээр нь далиндуулаад бид нар бол ийм тий та нар бол одоо ийм тэгээд үүдэнд суу одоо баг хаан хатууд бууцсан байна. Толгоогоо дээш нь энэ хүмүүсээс битгий дээш нь гаргах шиг тийм хачаа хачаа юм бол хүлэн зөвшөөрөхгүй битгий хүлэн зөвшөөрör гэж хэлж байна. Тийм бөөгийн галууд олон маш одоо нэрийг хэлээд яах вэ те. Тэгээс хөвдүүлээл 9 шидийн гал дээр юу гээд байгаа нь мэдтгүү хачаа хачаа юм хийлгээл нэг юу яг над нэг юм сонир төсөөл орж ирж байгаа байхгүй юу. Нэг гал тойроод нэг одоо хүннүү биш ээ. Хүннүү ус бүр өмнөх балар эртний үед гэж тий. Балар эртний үед ингээл үүваа гэл чулуун мулууга барайл гал тойрол хачаа хачаа юм хийгээл идэг шүү дээ. Тэр цаг үе чи одоо биш байхгүй юу. Одоо юмыг ингээ утга учрыг мэдэх эн чи ийм л юм байсан биз дээ. Өө юу айх те юу болцлогдох зүгээр ийм болоод тэгээ бид нар ингээд амьдарч байгаа маань хоорондоо ийм харилцан шүтэлцээтэй юм байна. Ингэж байгаа юм байна гэдгийг ерөнхийдөө ингээд ойлгож явах юм байгаа юм. Тэр цаг үе рүү орж байгаа учраас жоохон судалгаа шинжилгээ таахан дараа л гэж хэлээд байна. За тэгээд зарим хүмүүст бол үнэхээр нуршуу санагдаж байгаа миний яриа. Яагаад нуршиж ярьдгөө гэхээр би яг зүгээр гол юма товчхон ингэдэг тэгдэг гэдээ яриад өнгөрөөч болно л доо нуршихгүйгээр яж болно. Гэтэ нэг юм олон дахин давтаж ярьж дахин суулгах гэдэг байхгүй юу. Тэгэхээр цаанаасаа ингээ нэг юм олон дахин яриад давтаад байгаа юм. Тэгээ нэг яриад өнгөрөх хоёр дахь нуршиж ярих, гурав дахь нуршиж ярих, олон давтаж ярих чинь цаана утга учиртай болоод илүү өгчих юмсан те энэ яриаг сонсоод хүмүүсийн оройн хүрдэн жоохон нэгдээсээ нэг блок нь ингээ тайлагдасаа нэг өөр ертөнцийн нэгдээсээ гэдэг үүднээс нэг юма 2 3 дахиж давтаж яриад байгаа шүү. Энийг ойлгохороо энэ яг ингээд дотроос гарч байгаа зүйл болохоор. За тэгээд энэ хүртэл сонссон талхлаа та нар эцэст нь new age сүнслэг үзэлт гэд интернетээр бичээ тай. Англи хэл дээр тэр сүнсний гэрээний талаар доллароос Canon тэр гадаад хэл дээрх номнуудыг авч унш. Оошо багш юмнуудыг авч унш. Оошо багш болохоор яг нөгөө яг new age юмнуудыг ярьдгүү. Гэхдээ хүн асар их хүчтэй юм байна. Хүн болшот орох ёсгүй юм байна. Бидний тарих ингээд ийм жижигхэн зүйл байдаг юм ээ. Тэрийг задлах ёстой гэсэн маш гоё үндсэн философийн ярьдаг. Түүнээс ш одоо нөгөө хүмүүсийг ингэж бүтээсэн нөгөө нөхдүүд чи юм тийм гэсэн юм ярихгүй ч гэсэндээ бас гол юм нь бол бас сайн ярьдаг. Одоо олон танигдсан хүмүүсээс гэвэл яг би бүгдийг судлаагүй л дээ. Гэхдээ судалж үзсэн олон танигдсан хүмүүсээс энэ хоёр хүнд бол итгэлээ өгсөн байгаа. Бас хүмүүсийн толдож үзсэн байгаа. За дараагийн имжлэг хүртэл түр баяртай.